Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын гол зорилго юу вэ? Эрдэс баялагын салбарын талаар цогц мэдээллийг олон нийтэд нээлттэй болгосноор түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд оршино. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хүрээнд юуг ил тод болгож байна вэ? Тусгай зөвшөөрөл, гэрээ, олборлсон, борлуулсан бүтээгдэхүүн, улсын болон орон нутгийн төсөв төлсөн татвар, төлбөр, хураамж, орлогын хуваарлалд зарцуулалт, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, хандив, дэмжлэг, байгаль хамгаалахад зарцуулсан зардал, урьдчилсан барьцаа төлбөр, ажлын байр, бенефициар өмчлөгч буюу ашиг хүртэгч жинхэнэ өмчлөгч, төрийн өмчит компаниудын ил тод байдал. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлснээр ард иргэд мэдээлэлтэй болно, хариуцлагатай байдал сайжирна, олборлох үйлдвэрлэлийн орлогын зөв менежмент, зөв бодлого хэрэгжинэ. Та олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар хандах боломжтой.